Шөнийн долгион 7 дугаар дугаар. Өнөөдрийн цэгцлийн шийдвэр бол чамд хэлж амжаагүй үс. Сайн байцгаана уу? Та сонсож байна. Шөнийн долгионыг өдөржин хэлж амжаагүй үсээ энэ амьсгалынхээ цаана носон мэдрэмжүүдтэй түрхэн зор тайлаад зүрхээ чагнах энэ өдөр та бүхэнтэй дахин уулзч байгаадаа баяртай байна. Зарим цагтаа хизээж эзэндээ хүртгүй, харин зарим үгс хэллэгдээгүй хэвээр үлддэгч зүрхний хамгийн гүнд амьдарсаар байдаг. Магадгүй яг одоо таач гэсэн хэн нэгэнд хэлж амжаагүйгээ сэтгэлдээ тээж яваа байх. Тэгвэл өнөө шөнө тэр мэдрэмжтэй хамт бай. Энэ бол хайртай байсан нэгэндээ биш, өнгөрсөн өөртөө бичсэн цагтл юм. Нэгэн цагт би чамайг явсанд биш, чамтай хамт төсөөлж байсан ирээдүйдээ илүү их харамсдаг байжээ. Өдөр бүр сэрэхтэй яагаад гэж өөрөөсөө асуудаг байсан. Яагаад заавал ингэж дуусах юм бол? Яагаад бид хамт үлдэж чадаагүй юм бол? Яагаад би хангалттай байж чадаагүй юм бол? Тэр асуултуудын хариуг хайж их удаан алгасан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам би хариултыг нь биш, тайвширлыг олсон юм. Тэгээд нэг өдөр ойлгосон. Зарим хүмүүс бидний амьдралд үлдэх гэж биш, өөрчилж өсгөх гэж ирдэг юм байна. Чи намайг орхисон биш, харин би өөрийгөө илүү таних зам руу алхаж эхэлсэн байжээ. Өмнө нь би чамайг алдсан гэж боддог байсан. Харин одоо эргээд харахад би тэр үед өөрийгөө олсон юм байна. Бидний хамт өнгөрөөсөн өдрүүдийг бодохоор одоо ч нэмсгэлэл төрдөг. Гомдож биш, харамсаж биш, зүгээр л дулаахан турсамж. Учир нь чи миний амьдралын нэг л бүлэг байсан болохоос бүхэл бүтэн номон байгаагүй юм. Хэрв чи хаа нэгтээ ажралтай явбал би үнэхээр баярлана. Харин би ч гэсэн өөрийн аж аргалыг бүтээж сурч байна. Тиймээс чамд хэлж амжаагүй үг. Хамгийн сүүлийн үг минь энэ. Баярлалаа. Хайрлсанд чинь, өвдгсөнд чинь хүртэл. Учир нь тэр бүхний дараа би өнөөдрийн өөрийгөө бүтээсэн юм. Сонсог танд ч гэсэн хэлж амжаагүй үг бий юу? Очоогүй цагтл бий юу? Дуудагдаагүй нэр бий юу? Тэгвэл тэр үгсийг сэтгэлдээ ганцаарн гэн бүүлдээгээрэй. Магадгүй таны цагтл өөр нэгэн хүний сэтгэлд гэрэл асааж мэднэ. Шөнийн долгион үргэлж нээлттэй. Та бидэнд өөрийн түүх, дурсамж, эсвэл хизээж илгээж чадаагүй цагтлаа илгээж болно шүү. Магадгүй дараагийн долгионоор таны сэтгэлийн үг хэн нэгний зүрхэнд хүрэх юм билүү? Та сонсож байлаа. Шөнийн долгионыг. Долгионы чимээнд зүрхээ